Онцлогын эмчилгээний төв эрүүл мэндийн газараас эмч зөвлөж байна. Цоврал нэвтрүүлэг явагдаж байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ тархинд цосоор харвах өвчний талаар богино хэмжээний мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За ер нь тархинд цос харвах өвчин гэдэг маань бол амь нас эрсдэх өндөр аюултай нас баралтын гол шалтгааны 2 дугаарт орж байгаа. Тахир дутуу их болгодог. Цаашаа нийгмийн эдийн засгийн байдлаас айл гэр өрх бас нийгэмд хүндрэл дагуулдаг удаан урхаг явцтай ийм хүнд өвчин байгаамаа. Энэ өвчин гөр өвдснийхээ ард биш өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлснээр маш том эрсдлээс сэргийлж чадах давуу талтай юм аа. За манай Ховд аймаг бол харвалтаар бол Монгол улстай 2 дээр орж байгаа. Овс аймгийн дараа яагаад энэ 2 дээр орж байгаа вэ гэдэг нь болохоор газар нутгийн байрлалын онцлог, өндөр уулын бүсд байрладаг, өндөр уулуудтай даралт ихтэх өвчин их байдаг. Дээрээс нь хамгийн гол амьдралын буруу хэм маяг давсны хэтрүүлсэн хэрэглээтэй, давсны хэрэглээ ихтэй нөгөө дүүсэн хийстэй цай их уудаг. Энтэйгээр холбоотойгоор давсны хэрэглээ ер нь их байдаг. Ер нь суцсны хадуурал даралт ихтэлт байдаг. Эннийхээ л суурин дээрээс хүндрэлээр даралт харваад байдаг. Тийм учраас ер нь бол Ховд аймгийн ард иргэдтэй нийт төрөнд нэгдүгээрт өөрсдийнхөө өөрчилж чадах юмнуудыг өөрчилъё гэдгийг уриалмаар байна. Нэгдүгээрт цайгаа давсгүй угаад хэрэглээд заншчих юм бол даралт ихтэлтээс маш сайн хамгаалж чадна. Даралт ихтгэхээс бууруул даралт бага байна гэдэг маань бол харах хэрэгслээс бас хамгаалагдж байгаа. Хоёрдугаарт нь таргалалт гэдэг хүчин зүйл маш их нөлөөлдөг. Хөдөлгөөний хомсдол нөлөөлдөг. Мөн өөх тосныг хэтрүүлсэн хэрэглээ, стресс, тамхиталт, архины хэтэрсэн хэрэглээ гих мэт хорт зуршлууд их нөлөөлдөг учраас энэ буруу зуршлаас аль болохоор татгалзах, даралтаа тогтмол хянуулж, даралтны имээ тогтмол ууж хөвших юм бол даралт харвах гэдэг өвчнөөс сэргийлж чадах юм аа. Даралт харваад мэрэгснийх нь ард эмчилгээ тусламж үйлчилгээ авахгүй ш. Харвахаас өмнө эрүүл мэндэд анхаараач. Онцлогоо шинжилгээндээ орооч. Судасныхаа өг тос даралтаа тогтмол хянуулдаг, даралтны имээ уудаг байгаач гэж зөвлөмөр байна. Түүнээс гадна бас удмын хүчин зүйл бол маш их нөлөөлдгөө. Аав ээж ах дүүс төрөл садан дотор нь даралт харвсан зүрхний шигдээсээр өвдөжсэн ийм хүмүүстэй гэр бүл бол онцгойлон хяналтанд орж даралтаа хянуулж явах нь чухал юм шүү гэдгийг бас хэлмээр байна. Бас хамгийн гол эрсдэлтэй зүйл бол даралт нэг ажлын байран дээр даралт ихтэх бол нэг проблем асуудал биш. Хамгийн гол нь шөнө 50 унтаж байх үед шөнөөр өөрөөр даралт ихтэй байгаа хүмүүс бол маш их эрсдэлтэй. Даралт ихтэй ер нь бол бөөлжжсэн, огжсэн, урд нь баг зэргийн голомттой харвалтууд өгжсэн тийм хүмүүс бол дахин харвах эрсдэл маш их байдаг. Учир шөнөөр даралт ихж байгаа, урд нь харвж исэн, зүрх судасны өвчнөр өвдөжсэн ийм хүмүүс бол нарийн шинжилгээ, нарийн хяналтанд байх нь зүйтэй. Ингэснээр харвалтаас сэргийлж чадна.